За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд төргий засал чимэглэж мэрэгжлийн мэгч Сүнжитмаа байна. За өнөөдрийн хичээлийн сэдэв маань шаварлаганд гадрууг бэлтгэх. За шаварлаганд гадрууг бэлтгэх хичээлийн хүрээнд өнөөдөр ашиглагдах багаж хэрэгслийг багш нь танилцуулъя үүрэгтэй. За гар багаж маань нийвээ, шанаг, татагч, өнгөлөгч, алах гэсэн гар багажнууд байна. За үүрэг нь гэхээр нийвээ маань шавраа цацна. Шанаг маань бас шавар цацсан, гадрууг бас мөн өнгөлж усалж өгөх үүрэгтэй байгаа. Татагч маань цацсан шавардлага тарааж тэгшлэх үүрэгтэй. За өнгөлөгч маань шавардлага тарааж тэгшлснийхэн дараа өнгөлж 30 минутын дараа өнгөлж хатаах бүрхүүл үүсгэх зорилготой байгаа. За алах алхыг яагаад бичсэнгээр алах маань болохоор гадрууг бэлтгэхэд маш чухал үүрэгтэй байдаг. За өргөөс илүү гарсан шавардлагыг цохиж унгаах, хадаас зэргийг цохиж оруулах за тийм үүрэгтэй байгаа. За хэмжин шалгах багаж маань тэгш ус, эгцлүүр, рек, лазер тэгш ус гэсэн ийм багажнууд байх нэ. За тэгш ус маань ямар үүрэгтэй вэ гэхээр гадрууг тэгш бусыг шалгана. Гадаргуу яагаад тэгш усаар шалгах вэ гэхээр хонхортой гүдгэртэй те гадаргууд шавардлага хаана их зузаан орох уу, хаана нингэн орох уу гэдгийг тэгш ус маань шалгана. Эгцлүүр бас мөн адил. Гадаргууд дээрээсээ унжуулчин эгцлүүрээ. За тэгээд бас хонхор гүдгэрийг шалгадаг. Багны ханны хаана уналттай хэсэг байна, хаана нэмэх үү, хаана нингэн хийх үү гэдгийг бас шалгана. За рек маань шаварцсан гадаргуугаа тарааж тэгшлэх бас ингэж хэмжиж барьж үзээд хонхор гүдгэрийг үзээд тэмдэглэгээ хийгээд зузаан нингэнийн тохируулж хаана зузаан их үү, хаана нингэн их үү гэдгийг бас шалгана. За лазер тэгш ус маань бас гадаргууг бас шалгаж үзнэ. За ханны уналт нь хаана их байна, хаана бага байна, шавраа хаана зузаан их үү, хаана нингэн их үү гэдгээ шалгаж үздэг багажнууд байна. За ингээд багш нь өнөөдрийнхөө багажнуудын үүргийг бас ашиглах журмыг танилцуулчлаа. За бүгдээрээ сая гадаргуугаа бэлтцсэн. Гадаргууныхаа төрлүүдийг авч үзье. За төрлүүд нь модон гадаргуу, хөнгөн голдмайн гадаргуу, бетон ба төмөр бетон гадаргуу, металл гадаргуу, дууд улаан тусгаалагчтай гадаргуу гэж ангилдаг байх нэ. За модон бүтэц зэдэл байдаг. За модон бүтэц зэдэлд шавардлага ихтэй гадаргууныхаа тоо шороог нь унгаан, за цэвэрлэн. За хөнгөн голдмайн гадаргуу нь болохоор жижиг тоосго 40-40-тэй, 40-60-тай, 40-45-тай блокууд ордог. За энэ блокуудыг өрлөг өрснөнийхэн дараагаар өрлөгнөөс нь илүү гарсан зургмнуудыг завчиж унгаах, авч хаях, тоос шороог нь мөн унгаах гэж гадаргууг нь бэлддэг. Бетон ба төмөр бетон гадаргуу. За энийг мөн адилхан тоос шороог нь унгаана. Металл гадаргуу нь төмөр гадаргуу учраас тор татчихж шавардлага хийж гүйцэтгэдэг байна. За дууд улаан тусгаарлагчтай гадаргуу нь. За энэ ям төрөл бүрийн гадаргуун дээр дулаалгын хөөс тавьж тор тавьж татахыг хэлнэ. За сая бүгдөө шавардлаганд гадаргууг бэлтгэх хичээлийнхаа сэдвийн хүрээнд багаж хэрэгслээ таньж мэдлээ те. За одоо гадаргуугийн төрлүүдийг ангилъя. За гадаргуу маань модон гадаргуу байдаг байна. Модон гадаргуу нь болохоор модон хийц зэдлүүдтэй, модон байшингууд, хийц зэдлүүд, рекүүдийг зөндөө модон гадаргуутай барилга байшин орон сууцнууд байгаа. За хөнгөн голдмай ба гадаргуу. За хөнгөн голдмай гадаргуу болохоор хамгийн өргөн эргэлт тоосго байна. За 45 эртэй блок байна, 60-60-тай блокууд байна. Одоо төрөл бүрийн хэлбэр хэмжээ хийцтэй тоосго блокууд маань хамаарагдах нь биш хүүхдүүдэд. За бетон ба төмөр бетон гадаргуу. За энэ гадаргуунд байна. Одоо угсармал хийцтэй олон давхар барилгууд зөндөрлөн босч манай Монголд. Тэгээд тэр гадаргуунууд нь бүгднээр нь шавардлага хийгддэг байна. За шаварлаганд бетон гадаргуу, төмөр бетон байна. Төмөр бетон гэдэг маань дотроо арматуртай учраас төмөр бетон гэж ангилаад байгаа шүү хүүхдүүдэд. За энэ гадаргуунд маань шаварлаганд яаж бэлддэг юм бэ гэхээр гадаргууныхаа хэв хомуутыг хуулж аваад гадаргуу маань бий болох нь. За хомуутных нь хоорон завсарт норсон
шавар тийм ээ зуурмаг байна. Түгжээнд нь орсон зуурмууд байна. Түгжээнүүд нь бүгдийг зохиж авна. Зохиж хуулж авч гадарууга цэвэрхэн сайхан янзлж тэгшлэн. Шавардлага хийхээс өмнө штэ хөөгдөдөө. Тийм болохоор бүх гадаруун дээрээ байгаа пумны түгжээ, тоос, шороо бүгдийг авчиж 0.5 хайргаар шавьцж гадаргуун дээр цацчиж дараа нь шавардлага хийж өнгөлдөг байгаа хүүхдүүдэд. За энэ нь болохоор тэргээр онцлог байх нь шүү дээ тий. За металл гадаргуун. За металл гадаргуун дээр тор татчиж шавардлага хийнэ. За энэ бас гагнуурын баасын цэвэрлэн цохин унгаан нөгөө алах маань энэ дээр ашиглагдах нь шүү дээ. Энэ хоёр дээр алах маань төлхөө ашиглагдах нь шүү. Тэгээд тор татчиж шавардлага хийдэг байгаа. За дуу дулаан тусгаарлагчтай гадаргуу. Бүх төрлийн гадаргуун дээр дуу тусгаарлагч, дулаан тусгаарлагч, дулааныг хийж гүйцэтгэдэг шүү дээ. За бүх дулаанаа хийж дууга тусгаарсныхаа дараагаар тор тавьж шавар цацдаг байгаа. Гадаргуунуудын төрлүүд нь ийм байдаг байх нэ хүүхдүүдээ. За өнөөдөр бүгдээрээ модон гадаргууд шавардлага хийхийг дэлгэрүүлэн авч үзье. За өнөөдөр хүүхдүүдэд бүгдээрээ сэдвийнхаа өрөөнд модон гадаргууг бэлтгэх гэсэн гадаргуугаа сонгож авсан байгаа тий. Гадаргууныхаа тоосыг, шороогийн сайхан цэвэрлээд авсан. Одоо модон гадаргуун дээр шавардлага яаж тогтоох вэ гэдэг талаар нь бүгдээрээ одоо өнөөдрийнхөө сэдвийг үзье. За модон гадаргууг шавардахын өмнө бүгдээрээ шалнаасаа 45 градусын налуутаагаар дараг хадаж өгнө. За 1-р үеийг хийчлээ. 2-р үеийг бүгдээрээ ахаад давхарлаад хадаж өгнө. Модон гадаргуун дээрээ дараака 2 үе хадаж өгнө штэ. За энэ одоо энэ бүгдээр энэ цонх гарч ирж байгааз энэ цонх маань хамгийн дээд хэмжээ нь 50 байна. 50-ыг харьцах 50. Тэрнээс дээшээ байж болохгүй. За тэрнээс дээш яагаад байж болохгүй вэ гэхээр затсан гадруу шавардлага маань затсан шавардлага маань хөндөрж хохорч хагарч хуурч унах аюултай байдаг учраас хайрцаг нь ерөөсөө хамгийн дээд нь 50. 50-аас дээшээгээ ерөөсөө байж болохгүй. 45 юм уу 40 тэгээд 50 хамгийн дээд хязгаар нь 50. Тийм учраас бүгдөө яг 50-50-ийнхаа хайрцагныг 2 үед дараака хадаж өгнө. За хадад дууслаад одоо бүгдөө гадаргуугаа шалгая. За хананд хэвтэй чиглэлд ерөөсөө 10 м тутамд 0.2 мм л байна. За 0.2 мм-ээс хэтэрсэн хүлцэх алдаан шүү хүүхдүүдээ. Одоо бүгдээ ханаас энэ 10 м-ийн хан байлгад энэ хязгаараас энэ хязгаар хүртэл 2 м-ийн рекийг барьж үзье. За 2 м рек бариад үзэхэд хүлцэх алдаа маань 3 мм болчих юм бол тэр ахад гадрууга дараака хуулж авч ахиж хадна. 0.2 мм-ээс гитрэх юм бол гадаргуун дээр маань шавардлага тогтохгүй, хуурч хагарч хохорох, гологдол гарах маш өндөр эрсдэлтэй учраас хизээч энийг 2 мм-ээс 10 м тутамдчтай 10 м тутамд 2 мм-ээс илүү байлгаж болохгүй. За хайрцаг маань 50-ыг харьцах 50 те. За тэрнээсээ илүү байж юусоо болохгүй. За хэрвээ 60-тай болоо явуучих юм бол энэ хайрцаг маань өөрөө томроод ирж байгаа 60 гэхээр энэ хайрцагнууд маань томроод ирэхээр хохорч өнгөрч унах аюултай эрсдэлтэй. Бид нар яагаад энэ гадаргуугаа бэлдээ шавар хийгээд байгаа юм гэхээр гадаргууг маань өмхөрч унах, эмтэрч унах те хорхоо идэх бүгднгээс нь хамгаалаад шавардлага хийгээд байгаа. Тийм учраас өнөөдөр бид нар модон гадаргууг авч үзэж байгаа. Модон гадаргуу маань өөрөө өмхөрөх те хорхоо идэх хамгийн гадаргуунуудаас хамгийн эмзэг гадаргуу модон гадаргуу учраас өнөөдөр багш нь модон гадаргууг сонгож авсан. За тэгээд анхаарах зүйлүүд маань болохоор дараака 2 үе давхарч чадах нь байна. 10 м тутамд 0.2 мм-ээс хэтрэхгүй хүлцэх алдаа байх нь шүү хүүхдүүдээ. За бүгдөө хайрцаг нь 50-аас дээш байж болохгүйгээд ингээд хийж дууссан дараагаар харахаар Монгол гэрийн ханны адил ингээд дөрвөлж хайрцагт босч ирнэ. Дараахан модны маань зузаа ерөөсөө 0.2-оос 0.3 мм гэдэг. За гадрууг ер нь үзүүлэлтээр нь болохоор өндөр чанарын энгийн сайн чанарын гэж ялгана. За өндөр чанарынх нь яагаад өндөр чанар сайн чанарынх
энгийнх гэд энгийн чанарын гэж шавардлагын үзүүлэлтээр нь авч үзээд байгаа юм бай гэхээр энгийн шавардлагыг болохоор за тий гахаа шууны байр, перм гих зэргийн барилгын дотор шавардлага хийн. Энгийн. За сайн чанарынхт нь болохоор орон сууцны барилга, олон нийтийн барилга тийм өндөр чанарын шавардлагыг болохоор за ордон, музей, кинотеатр гих мэтчлэн өндөр чанарын барилгуудад. За бид нар энэндээ тохируулаад гадруугаа бэлдэж өгч байгаа шүү дээ. За шавардлага 8-аас 12 мм-ийн зузаантай хийх юм уу? 13-аас 15 мм-ийн зузаантай хийх юм уу? 18-аас 20 мм-ийн зузаантай хийх юм уу? Дараака хаанаас нь ямар чанарт нь аль чанарын үзүүлэлтийн шавардлаганд хийж байгаа юм бэ гэдгээс нөхцөлөд юу гадрууг бэлдэж эхэлдэг байна. За тэгээд өнөөдрийнхэн гадрууд би сайн чанарынхт нь тохируулаад 0.2-оос 0.3 мм-ийн зузаантайгаар шавардлагыг хийнэ гэсэн үзүүлэлтээр нь авлаа. За баярлалаа хүүхдүүдээ өнөөдрийн хичээлийг модон гадрууг шавардлаганд бэлтгэх хичээлийг авч үзлээ. Дараагийнхын хичээлээр уулзтлаа. Баяртай хүүхдүүдээ.